Сайн байцгаана уу. Өнөөдөр Монгол Орны аялал жуулчлалын интерактив веб газрын зургийг интерфейсийг тайлбарлаж өгье. Нэгдүгээрс одоо зүүн талаас ер нь бол зүүн талын энэ зүүмээс эхлэе. Энэ дээр багасхан дээр хэсэг нь. Доотлолт нь бол энэ хайлтын систем байна. Энд одоо нийтдээ 1600 одоогийн байдлаар 1658 объект хамарсан байгаа учраас энд дээр шууд одоо тухайн объектаа 9 объект олоход их төвөгтэй учраас энэ зурагт тусгагдсан, энэ зурагт яг орсон объектыг бол англи монгол нэрээр нэрж олох тийм боломжтой юм хайлтын систем байгаа. Нэг хэдүүлээ энэ дээр нэг эхлээд нэг зүйл олъё л да тийм ээ. Хөвсгөл далайгаа олъё. Энэ юугаар монголоор ирч. Нуур гэл байна уу? Хөвсгөл нуур байна юм тийм ээ. Ингэхэд энэ улаан тойр гараад ирж байгаас энэ. Ингэ явж ичээд энэ дээр дарахад ингээ хөвсгөл нуур гараад ир. Энэ хайлтаар орж ирж байгаа. Энэ одоо шууд нэг тайлбарлахаар энэ гарч иж байгаа энэ цонхыг бол pop-up цонх гэдэг. Газрын зурагт хөргөө хэрэгэлдэг. Тэгээ pop-up цонхын агуулга нь бол нэгдүгээр одоо дээр нь фото зураг нь байна. 6 хэлээр энэ хөвсгөл нуурын нэр байна. Хөвсгөлийн одоо энэ нуурын байршил нь монгол англиар байна. Доотлолт нь газар зүйн солилцол байгаа юм. Энэ солилцол их чухал шүү. Энэ солилцлоор тухайн объектыг олж ачихад маш чухал хэрэг болдог. Хамгийн доотлолт нь бол одоо Google Maps зурган дээр нэвтэрч ороод харах боломж байгаа. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр тухайн объектийнхаа яг бодит байдлыг одоо харах. Яг шалсын зурган дээр бодит байдлыг ингээ харах. Энэ зорилттой. Буцаад өөрийнхөө зураг руу ороод ирлээ. Ийм эрэлт хайлт байна. Энэ дараагийн энэ цэг бол энэ яг одоо та офлайн газар явж байгаад одоо миний энэ зургийн хэрвээ одоо API утсандаа суулгацсан явж байгаа үед бол хаа байгаагаа мэдэх зорилттой энэ төвчлөр байна. Ингээд харахад шууд одоо Улаанбаатар хот руу ороод ирж штэ манай байгууллага дээр үед ирж. Дараа нь энэ доор Facebook-ийн шууд одоо энэ зураг хэрвээ одоо таалагдаад бусдаа хуваалцмаар санагдвал энэ share төвчлөрийг дарна. Энийг дарахаар шууд одоо Facebook руу одоо энэ сэтгэлдээ бичээд энэ share-гээ дарчихна. Хоёрдугаарх нь бол send гэж. Энэ бол шууд мессенжерээр холбогдсон найзууд руу шууд явуулчих гэсэн үг. Ингээд явуулчих гэсэн үг. Шууд send дараал явуулчих. Ийм зориулттай юм хоёр цонх байна. Доор нь энд бол энэ сайт руу нэвтэрч орж зургийг сонирхсан хүмүүсийн тоо. Энэ бол өнөөдөр энэ тоо энэ бол нийт орсон тоо нэг сар гаруй орчим болж байхад бол энэ бол одоо дажгүй. Сайхан хүмүүс үзэж байна гэсэн үг. Баруун дээд үнцэгт бол ийм 3 газрын зургийн сонголт байгаа. Энэ нь бол одоо street map гэдэг энэ их чухал шүү. Энэ яах вэ гэхээр одоо яг газрын орон зайн баримжаагаа авдаг. Хаашаа одоо энэ жил одоо бид нар нодлон хөвсгөлд явуулсан юм аа. Одоо энэ жил одоо ингээд өмнө говь явна гэвэл одоо өмнө говийн энийг харна. Тэгээд эндээс бол орон зай баримжаа авна. Сателлит зураг гэдэг бол энэ сансын зураг. Энэ бол цаашаа бүр лавшраад ирэхээр бол хажуугийн яг бодит хажууд одоо байгалийн одоогийн нөхцөлийг бол ойлгоход зам харилцаагаа харахад энэ одоо жишээ нь зүгээр төв замаас гадна энэ хажуугийн энэ жижиг одоо жишээ нь айл өвлж авч яаны замч гарна энэ дээр. Ийм ач холбогдолтой. Энэ бол одоо бүр саяхыг бол арай гэрэлтэй хот хоргодыг харуулсан трейн зураг гэж ярьдаг.
Энэ бол бас их гоё үзэсгэлэнт их гоё зураг байдаг. Монгол урныг ийм байдлаар харчих болно. Ийм 3 сонголттой дэвсгэр зургийн хувьд бол за дараа энэ доор 4 шүүлтээр байна. Энд бол одоо байгаль ба түүх соёлын дурсгалт газрууд, энэ жуулчны бааз амралтын газар гэдэг одоо баг энэ 5-6 одоо зүйл байгаа. За энд бол одоо юу гэхээр замын дагуух одоо бензин колонкууд, хоолны газрууд, кафе шопууд энэ төр гэх тийм үйлчлэгээний газрууд. Энэ нь болохоор тээврийн зүйлтүүд байгаа. За жишээ нь одоо энэ бол шүүлтүр, энэ одоо хэрэггүй өөрийн үзэх юм үзэхийн тулд энэ олон 1600 одоогийн байдлаар 58 ийм олон зэгээс юм олж үзэх бол их төвхтэй. Тийм учраас энэ шүүлтүрийг ажиллуулад эднийг идэвхгүй болгочих шүү дээ. Тэгээ одоо танд өнөөдөр Өмнөговь аймгийн онгоцны буудлын хэрэгтэй байгаа бол 3 сайхан гэж ийм онгоцны буудлын байдаг юм байна. Хаан онгоц сумын нутагт байдаг юм байна. Энэ гадаад дотоод энэ нийтдээ 6 хэлээр хэлсэн байна. За тэгээ энийг байршил байна. Онгоцны буудлын руу энэ байршлыг гөвдөв газрын гар утсны интернетийн бус орчинд ажилладаг одоо Maps-ийн битгий юм хийгээл апп-нд хийгээл шууд гөвтүүд харахад энэ онгоцны буудлаар аваад ирнэ гэсэн утгатай юм. За энийг бас одоо ингээд шууд Google Maps дээр шууд бодит байдлаар ингээд хашдаг. Энэ байна. Онгоцны буудлын. За дараа нь одоо жишээ нь зам дагуух юунууд үйлчлэгээний газруудыг харъя гэвэл энэ байна. Энэ зурган дээр бол яг энэ улаалтан шугамар бол дандаа төв замууд явцсан байгаа. А энэ хараар бол юунууд төмөр зам явж байгаа. За тэгээд энэ одоо төмөр замын багцаал энэ одоо Багнуурын багцаал байх нь байна. Энэ Говь сүмбэрийн багцаал байна. Энийг ингэж харж болно. За энэ хэрэггүй. Одоо бол юу үзүүлэхээр зам дагуух үйлчлэгээний газруудыг. За Монголгоо ортлын дундгой руу явж шít Улаанбаатараас. За лав одоо энэ бол нэг бензин колонк байна. Энэ Төв аймгийн Баянцхан сумд ийм Camel Oil Station бензин колонк байдаг юм байна. За энд болохоор дундгойн дэлгэр цогцод байгаа. Хоолны газар ингээд цаашаа одоо Өмнөговь ортол ингээд зам дагууч нь бас ийм үйлчлэгээний газар байхыг бол одоо бас хэрэгтэй. Эднийг мэдж болно. За ингээд бүгдийг сэргийлж болно. Энэ тэргээс асуул. За нэг ийм маягийг л одоо газрын зураг хийж чаддаг. Тавчхоо хэлцүүлэхэд ийм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.